За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай 5 минут эдийн засаг подкастын маань шинэ дугаар эхлэхэд угаар бэлэнсэн байна. Энэ удаагийн маань дугаарт Батлан амлахын сургуулийн аюулгүй байдлын дэд сургуулийн эдийн засаг менежмент төгмийн эдийн засаг хөтөлбөрийн 3 дахь дамжааны оюутууд урьдчилан хүрэлцэн ирсэн байна. Энэ удаа бид эдийн засгийн доктортой хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс гэсэн сэдвээр ярилцах болно. За сайн байцгаана уу? Сонсогчдоо өөрсдөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Би эдийн засгийн хөтөлбөрийн 3 дахь дамжааны оюутан Ингчин байна. За сайн байцгаана уу? Эдийн засгийн хөтөлбөрийн 3 дахь дамжааны оюутан Савдартай байна. За баярлалаа. Одоо бүгдээрээ гол сэдвүүрээ орцгоё. Та хоёрын хувьд эдийн засгийн доктортой хөгжил гэж яг юу гэж тодорхойлж байна вэ? За миний хувьд болохоор энэ сэдвийн үрээнд юуны өмнө бид нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. За эдийн засгийн өсөлт гэдэг нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай. Харин эдийн засгийн доктортой хөгжил гэдэг нь урт хугацаанд эдийн засаг зөв бүтцтэй, хямрал багтай, хүмүүр төртөмжтэй, байгаль орчиндөө ээлтэй байдлаар хөгжихийг хэлнэ. За үүнд болохоор нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг. За нэгдүгээрт нь хүний капитал. За хүний эрүүл мэнд боловсрол сайжрах тусам тухайн орны хөдөлмөрийн бүтээмж өсдөг гэж үздэг. За дараагийнх нь байгаль орчны менежмент. За байгалийн баялагаа зөв зөвхөстэй ашиглаагүй улсуудын эдийн засаг нэг салбараас хамааралтай болж улмаар хямралд ордог. За уул уурхай богино хугацаанд их мөнгө авчирдагч урт хугацаанд улс хөрс гарын малчдын амжиргаанд сөргөөр нөлөөлдөг. За дараа нь институцийн чанар. За хууль ёсны тогтолцоо шударга, засаглал, авилгалтай тэмцэл зэрэг нь эдийн засгийн доктортой өсөлтийн толгойр. За энэ байдал сул байх юм бол хөрөнгө оруулагчид итгэл алдаж үндэсний бизнесүүд дарамтанд орж эдийн засгийн өсөлт саардаг. За мөн нэг чухал хүчин зүйлс бол технологийн хөгжил гэдэг. За технологи нь үйлдвэрлэлийн зардлыг буруулж бүтээмжийн нэмэгдүүлэх гол зүйлс гэж байна. Гоё олон талаас нь тайлбарсан гоё тодорхойлолт боллоо. Тэгвэл зарим улс орнуудын эдийн засаг богино хугацаанд хурдтай өсдөгч яагаад урт хугацааны доктортой хөгжилд хүрч чаддаггүй вэ? Энэ талаар юу гэж бодож байна? За энэ миний бодлоор гол төлөв эдийн засгийн бүтц нь нэг талтай байсантай эсвэл улс төрийн бодлоготой суд байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл газрын тос уул уурхай дээр суурьсан орнууд нь болохоор богино хугацаанд ингээд өндөр орлого олдог боловч бусад салбарууд нь хөгжөөгүй орлогын цор тийш бод саварлагдаад удаан хугацаанд ерөөсөө өсдөггүй. Мөн алга засаглалын тоглолтод эдийн засгийн тогтворгүй байдал хүрдэг. За жишээ нь болохоор нийгэр нь болохоор газрын тос экспортлогч том орн боловч боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж чадаагүй, авилга өндөртэй, орлого нь болохоор тэгш бас хуваарлагддаг тул хөгжлийн үр өгөөж нь ер нь бол бага байдаг. Тэгэхээр ганцхан салбар дээр биш эдийн засгийн олон тулгууртай байх хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Ер нь бол манай улс ч гэсэн яг зөвхөн уул уурхай салбар дээр төвлөрсөн байгаа. Энийгээ илүү одоо стратегийн том үлдэд бүстэй үйлдвэрлэлүүдэд илүү чиглүүлэх зүг үзэж байна. За баярлалаа. Тэгвэл дараагийн асуултанд орцгоё. Дэлхийн зах зээлийн савлгаа нь улс орнуудад хэрхэн нөлөөлж байдаг вэ? За миний хувьд болохоор жижиг одоо экспортод тулгуурсан эдийн засгийн орнд болохоор түүхийн эдийн үнийн хэлбэлцэл хатар их нөлөөлдөг. За газрын тосны үн унахад экспортын орлого багас, төсвийн алдагдал хүрдэг. За ийм үед болохоор төсөв танагдаж, нийгмийн үйлчлэгийг хомогдож, эдийн засаг доторгүй байдал үүсдэг. Тиймээс эдийн засгийн төрөлжид маш чухал байдаг. За үүнийг болохоор хэд хэдэн жишээнүүд дээр толгорд үзэхэд 2 оноос хойш үлдсэн Орос, Украин хоёрын дай. За энэ дай нь болохоор дэлхийн эрчим хүчит үндэсний зах зээлд хүчтэй зөвлөл болсон. За Орос нь байгалийн нефтийн томоохон экспортлогч орн бол Украин болохоор Улаан-Удаа, Эрдэнэшиш, Наран нутгийн тосны гол нийлүүлэгч. За дай эхлэмэгч болохоор нефтийн үн 100 доллароос давж өсдөг. Үндэсний үнийн өсөлт нь болохоор дэлхийд даяар инфляц үүсэх гол шалтгаан болж, за Монголд болохоор шатгууны үн огцом өсөж, хэрэглээний бүх бараа дагалдан нэмэгдэж, инфляц 2022 оны 6 сард 16% хүрч байсан. За мөн дараагийн жишээ нь Дональд Трамп болохоор 2018 оноос хойш Хятадын бараанд өндөр тариф татсан Оросын худалдаанд гинтийн эрсдэлцлийн хомсдол авчирсан. За үүнээс шалтгаалan Хятадын экспорт бурч түүхийн эдийн эрэл багассан. За мөн Монголд болохоор Монголын нүүрс зэвсэг Хятад руу чиглэсэн экспорт удаашрч гисэн. За жижиг эдийн засгийн орнуудын хувьд ийм гинтийн геополитикийн өөрчлөлтөнд шууд нөлөө үзүүлж байдаг. За гоё бодиттой цоо мэдээлэлээр тулгуурсан мэдээлэл өгсөн баярлалаа. За дараагийн асуулт руу оръё. 2019 онд ковид гарсан шүү дээ. Тэнгүүд энэ ковид нь дэлхийн нийтийн улс орнуудын эдийн засгийн доктортой байдалд нөлөөлсөн үү? Нөлөөлсөн бол хэрхэн нөлөөлсөн бэ? За энэ бол нөлөөлсөн ковид нь болохоор бидний одоо эрүүл мэнд, хүнсний ангамж, технологийн хүртээмжид ер нь дотоодын үйл хөдлөлийн чадвар нь болохоор чухаллыгыг харуулсан. Цөөн салбарт хэд тулгуурлан одоо эдийн засгийн хямралд өртөмтгий байсан нь ер нь бол мэдрэгдсэн. Мөн дижитал шилжилтний уян хатан бодлогыг чухалчтай ойлгосон. Ковидын үед болохоор Монголын хил хаагдаж эдийн засгийн огцом
огцон магсан. Үүнээсээ шалтгаалж дотоодын үйлдвэрлэх хүнсний аюулгүй байдал нь болохоор ямар шалтгаалыг ойлгосон. Тэгэхээр ер нь монголч төдлийн нийтээр аягүй их сөрөг үр дагавар байсан юм гэж үзэж байгаа юм байна тийм ээ. За одоо хамгийн сүүлийн манай подкастын маань хамгийн сүүлийн асуулт аягүй сонирхолтой асуулт орж ирсэн байна. Доктортой хөгжлөн хойч үеийнхэндээ зориулсан хөрөнгө оруулалт гэвэл өнөөдөр бид юунд анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ? За нэгдүгээр болохоор ер нь байгаль орчныг хамгаалах хэрэгтэй. Бидэнд одоо ер нь ирээдүйд хамгийн түрүүнд үлдэх юм нэгдүгээр байгаль орчин. За үүнийг хамгаалах, за чанартай боловсролд хөрөнгө оруулах. За эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, институцийг бэхжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх. За эдгээр нь болохоор ирээдүйн үеийн амьдрал шууд нөлөөлдөг. За бид өнөөдөр зөвхөн хөрөнгө оруулалт хийхгүй бол ирээдүйд илүү их зардал гарах нь тодорхой. За жишээлбэл одоо Финланд ирээдүйн ажлын байруудыг тооцож хүүхдүүдийг багаас нь ингээ код бичих арга зүй суралцдаг. За энэ болохоор Финландийн боловсролын түвшин тэр хэмжээгээр илүү өндөр байна гэж үзэж байгаа. За Монголын хувьд болохоор 2023 онд саяхан Цахим Монгол хөтөлбөрөөр сумуудын түвшинд интернет хүртээмж сайжруулах алхмуудыг хийж ирсэн. За ер нь бусад улс орнууд харьцуулбал нэлээд доогоор ер нь энэ ажлыг гүйцэтгсэн. За гэхдээ энэ нь болохоор нэлээд ер нь үр дүнтэй гарсан. За үүний үр дүнд болохоор интернет хүртээмж 2023 онд 65%-тэй болж өссөн. За энэ болохоор 3 жилийн хугацаанд 25%-аар нэмэгдсэн гэж үзэж байгаа. Маш гоё сонирхолтой гоё хариулт байна. Баярлалаа. За үүгээр энэ удаагийн маань дугаар дуусч байна. Урилгын минь хүлээн авч хүрэлцэн ирсэн. Та хоёртоо баярлалаа. Баярлалаа. Дуустал нь сонсогчдоо ч гэсэн баярлалаа. Дараагийн дугаараар уулзцай баяртай.